Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэнд Duolingo ABC аппликейшнийг хэрхэн ашиглах болон цэцэрлэгийн орчинд яаж хэрэглэх талаар танилцуулах гэж байна. Энэхүү аппликейшн нь бага насны хүүхдүүдэд зориулсан бөгөөд англи хэлний үсэг, дуудлага, унших чадварыг тоглоомын аргаар сурахад тусалдаг. Аппликейшнийг нэгэд хүүхдүүд сонирхолтой өнгөлөг дүрслэлтэй асуулууд гарч ирдэг нь онцлог юм. Хүүхдүүд үсэг бичих, үгийг зөв дуудах, сонсож ойлгох зэрэг чадварыг алхам алхмаар хөгжүүлдэг давуу талтай юм аа. Хамгийн гол онцлог нь тоглоом шиг учраас хүүхэд огтхон ч үйдэхгүй бөгөөд алдахад шууд алдаагийн засч өгч хэлбэрийг нь зааж өгдөг учраас бага насны ямар ч насны хүүхдүүдэд ер нь бол тохиромжтой гэж хэлж болно. За хүүхдийн төвшин тохируулсан асуулууд агсан байдлаар бас өгдөж орж ирдэг байгаа. За мөн цэцэрлэг дээр хэрхэн ашиглах вэ гэдэг талаас одоо авч үзэх юм бол цэцэрлэгийн багш нарт одоо энэ аппликейшнийг дараах байдлаар одоо ашиглах боломжтой юм аа. За нэгдэх юм бол хичээлийн эхэнд одоо хүүхдүүдийн анхаарлыг татах зорилгоор богино дасгал хийлгэж болно. За хоёрдугаар гэх юм бол одоо үсэг болон дуудлага заах үед одоо нэмэлт хэрэглэгдэхэн болгож ашиглаж болно. За гуравдугаарт хүүхдүүдийг биедан суралцах дадалд сурах боломжтой. За мөн одоо хүүхдүүд таблет эсвэл утсаар ээлжлэн ашигласнаар одоо хамтын болон бие даасан суралцах чадвараас хөгжих боломжтой юм байна. За одоо эцэст нь одоо дүгнэж хэлэх юм бол ерөнхийдөө Duolingo ABC аппликейшн бага насны хүүхдүүдэд одоо маш юм хөгжилтэй, сонирхол татах байхаас гадна маш ойлгомжтой, үр дүнтэй байх одоо аргаар одоо англи хэлийг одоо сурахад маш охиромжтой хэрэгсэл гэж бол үзэж байгаа. За гэхдээ үүн дээр бас нэмээд хэлэх юм бол Duolingo аппликейшн маань нийт одоо дэлхийн маш олон хэлүүдийг багтаасан байдаг бөгөөд нийтдээ ер нь бол 35 улсын одоо хэлийг сурах боломжтой байдаг. Маш одоо сонирхолтой байдлаар одоо бага наснаас нь ингээ эхлэн одоо хүүхдүүдийг ингэж одоо хэл сурахад одоо илүү үр дүнтэй юм аа гэдэг үгнээс та бүхэнд танилцууллаа. За дараагийн дугаар хүртэл түр баяртай.